За энэ хуулийг талархан хүлээн авч хамт өргөн барьж байгаа гишүүдийн нэг юм аа. За Алтан ширээгийн газрын тосны үйлдвэр дээр байнгын хорон дээр ажлын хэсэг ахалж 2 чуулган дамжин ажилласан хүний хувьд энэ үйлдвэр яагаад баригддгүй юм бэ гэдэг зүйлүүдийг нэлээд судалсан. Хэд хэдэн хүчин зүйл байгаа. Энийн хамгийн гол нь одоо энэ гадаадаас авсан зээлийн зарцуулалт байгаа юм. За манай улс бүгд найрамдах энтхэг улсаас 6.1 их 80-ийн зээл авсан. Энэ бол Монгол улсын засгийн газар төвхөндөө авч байгаагүй хамгийн өндөр зээл юм. За энэ зээлийг бид нар яг бүрэн ашиглаж чаддаггүй. Хамгийн гол нь бид нар өнөөдөр газрын тосны үйлдвэрийг яагаад баригддаггүй юм? Бариад л 2028 он гэхэд барьж дуусгах ёстой гэдэг чиглэл өгөөл гэдэг. Газрын тосны үйлдвэрхнийг сангийн яамтай юутэй хийдийн дуудаж ирээл загнаад идэг. Тэгсээр бид нар мөнгөний өгдөггүй байхгүй да. Сая 2026 оны улсын төсөвт ерөөсө 200 тэрбум төгрөг газрын тосны үйлдвэр дээр тавьсан. За гэтэл одоо хэрэглэгдэг үзэл нь 4 гаруй их 80 төгрөг тэнцээ байгаа. Бид нар эннийхээ шимтгэлд жилд одоо өнгөрсөн 2025 онд 20 тэрбум төгрөг төлсөн байж байгаа. Хамгийн гол нь эн чинь бид нар банкнаас зээл авсан юм болохоор хүүгээ төлнө, шимтгэлээ төлнө. Хэрэглээгүй зээлээсээ мөнгөө төлнө. Тэгчээд өнөөдөр бид нар энэ чинь хуулиараа явна гэдэг. Тэгвэл хуулиараа явах юм бол өнөөдөр жилд 200 тэрбумаар газрын тосны үйлдвэрийг барина гэх юм бол бид нар 15 жил барих гэдэг байгаа байхгүй юу? Дээрэс нь ашиглаагүй зээлийнхаа үлдэгдлийг шимтгэлийг бас төлөх гэдэг байгаа байхгүй. Тэгээ эн чинь шударга юм уу? Эн чинь одоо зөв зохицуулалт юм уу? Газрын тосны үйлдвэрийг барих гэж бид нар 16 онд анх хэлцээрээ нисэн. 17 онд 1 тэрбумыг зэлсэн. Дараа 1.2 болгож сойрхон баталсан. Өнгөрсөн жил 1.7 болгож сойрхон баталсан. Тэгээд өнөөдөр энэ чи попрох болохоор тэр үйлдвэр яатсан гэдэг. Өнөөдөр бид нар ингээд бензиний хараат байдалд орцсон. Бид нар жил болгон газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авахдаа 2 тэрбум доллар гадагшаа гаргадаг. Энээсээ гарах ёстой юм шүү. Тэгэхээр энэ 3 төсөл бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн төсвийнхаа үр өгөөжийг маш хурдан төлж чадхаар зээл нь батлагдсан ийм л төсөв. Бид нар хэрвээ зоригтой ийм алхам хийхгүй бол яг энэ байдлаараа 15 жил өнөөдөр байсаар л байх болно. Тийм учраас би газрын тосны үйлдвэр сангийн яамнаас ийм асуулт асууя. За бид нар энтгэхээс хэдэн хувийн хүүтэй зээл аваад өнөөдөр хэдэн төгрөгийг ашиглаад байгаа юм бэ? За яг энэ хэвээрээ жилдээ 200 тэрбумаар явах юм бол энэ үйлдвэрийг хэдэн жилийн дараа барьж ашиглалтанд оруулах. За энэ хуулийг энэ одоо анхдагч хуулийн төслийг бид нар өнөөдөр хэлц хэсгийг дэмжихгүй бол бид юу алдах юм? За ийм 3 асуулт асуугаад тодруулъя. Хэн хариулах уу? Дэлгэр жаргал дараах хариулна 4-р микрофон. Мөнхөс сахлан гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам дэлгэр жаргал газрын тос боловсруулах үйлдвэрийн хүү бол 175% жилийн. За хугацаа бол 20 жилийн хугацаатай. За хөрөнгө баталгааж явсны шимтгэл буюу ашиглаагүй зээлийн үлдэгдэл дээр 0.5% шимтгэл төлдөг. Тэгэхээр одоо яг 6.1 их 80-аас 1.3-ыг бид нэр ашигласан. За яг гэрээ хэлцээрийн хугацаагаар 2028 он гэхэд бид нэр үлдэгдэл 4.7 их 80-ыг юм ашиглах улсын хурлаас сойрхон баталсан хэлцээрийн юм хугацаатай байгаа. За яг үйлдвэрийн одоо бодит гүйцэтгэл 40% тавьж байгаа. Гэтэл зээлийн ашиглалт маань өөрөө 22% тавьж байна. Тэгэхээр одоо яг байгаа 26 оны төсөв маань бол угаасаа батлагдсан. За гадаад зээлийн ашиглалт 26 оны төсөв дээр нийтдээ бүх төслүүдийн хүрээнд нийтдээ 1.2 их 80 байгаа. Яг энэ дүнгээсээ бид нэр хуваарлах юм бол 200 тэрбумыг гадаад зээлийн ашиглалтан дээр санхүүжүүлэх боломжтой. За яг газрын тос боловсруулах үйлдвэрээс ирж байгаа хэрэгцээ шаардлага болон авах шаардлагатай дүн бол 26 он дээр 1.7 их 80-ийн хэрэгцээ шаардлага байгаа гэж байна. Тэгэхээр яг энэ хууль одоо батлагдах юм бол бид нар 1.7-ыг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. За одоогийн байгаа зохицуултаар явбал 200 тэрбум. За нийт үлдэгдлийг яг энэ 200 тэрбумаар ингээд тооцоод үзвэл 10-аас 15 жилд бид нэр ашиглалтаа гаргаж дуусгах нэ гэдэг юм тооцоол байгаа. За үйлдвэрийн яг тэзүүгээр
24 оны тооцоолоор бид нар дотоодын яадаг шатгууны хэрэглээний 55%-ийг энэ үйлдвэр ашиглалтанд орсноор хангана. За одоо хамгийн багадаа ер нь бол гадагшаа гарч байгаа нийт шатгууны импортын төлбөрт гарч байгаа төлбөрийн 1 тэрбум ам долларыг дотоодоо үлдээх юм боломж. За ажлын байр гээд нийгэм эдийн засгийн ач холбогдлын хувьд бол маш олон үзүүлэлтүүд байгаа.